За одоо бүгдээрээ түрүүний хийсэн санаагаа хэрхэн After Effects-аар оруулж ирж зургаа одоо хөдөлгөх болон эффект өгж гоёмсог харагдуулах талаар бүгдээрээ үзцгээе. За мэдээж хэрэг After Effects маань бол анимашн болон график дүрслэл эффектийн гайхалтай програм байгаа. За энэ програм ингээ нээсний дараа бол бидний welcome window буюу home screen харагдаж байна. За ингээд бүгдээрээ эндээс шинэ project үүсгэх буюу new project гэж үүсгэнэ. За эсвэл files-нээс new project гэд бас үүсгэх нь. За энэ хоёр бол ер нь яг адилхан ялгаагүй ижилхэн процесс. За new project гэд дарах юм бол бидний одоо ингээд саяны цонх маань алга болоод одоо шинэ project үүсгэхээр ингээд хоосон бэлэн After Effects одоо ингээд бэлэн болсон байна. За одоо эндээс бүгдээрээ new composition гэсэн энэ дээр дараад за энэ дээрээс бүгдээрээ 1080 24 гэсэн одоо хэмжээтэй энэ цохойг сонгоод хэрэгтэй. За энэ бол ерөөхдөө видеоны маань өргөн өндрийн хэмжээ. Тэгээ 24 гэдэг секундэд 24 зураг одоо урсан өнгөрөх цагийг хэлж байгаа. За энэ демо учраас бүх юм ингээд нарийн заах юм бол биднэрт маш их цаг орно. Тийм учраас баг зэрэг хурцгсан байдлаар буюу зарим зүйлсүүдийг надад алгасаад явнаа. За ингээд 1900 1080 хэмжээтэй square pixel 24 фреймтай. За тэгээд duration буюу нийт одоо видеоны уртын хэмжээ нь 10 секундын хэмжээтэй. За иймэрхүү тохиргоотой одоо цохоо олно. За энэ дээдлийн нэр өгөх дээр бүгдээ нэг main гэдэг одоо нэрлээд нээч. За одоогоор ингээд шинэ composition үүссэн. Composition буюу энэ нь нэг үндсэндээ нэг видео гэсэн үг. Нэг хальс гэсэн үг. За одоо бүгдээ энийг хадгалах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний одоо хийж байгаа зүйлүүд маань баг болоод тусдаад алга болох эрсдэлтэй. Тийм учраас эртхэн хадгална. За neon sign гээд бүгдээ энийг хадгалчих. За компьютерийн хаана ихтэй нэг project-ийн файлыг та фолдер үүсгээд тэн дотор After Effects гэдэг дахиж нэг фолдер үүсгээд хадгалаараа. Ерөнхийдөө бол зэгцтэй ажиллагаа маш чухал үр нөлөөтэй олон зүйл дээр ажиллахад бол. За ингээд шинэ composition нэгдсэн. За composition-ы бол ингээд үүснээ дараа бол энд main гэдэг ингээд composition гэх ан дээр бол харагдаж байна. Ингээд хоёр дарахад энэ composition маань энэ доор ингээд нэгдсэн буюу энд дүрсэн ингээд харагдахаар бэлэн болсон байж байна. За энэ бол цагийн шугам. За энэ эсвэл бол layer буюу давхаргууттай ажиллана. Хэрвээ та Photoshop энэ мэддэг бол layer-ыг бол мэдж байгаа. Ямар дүрсэн дээрээ ямар дүрсэн доороо орох вэ гэдгийг л ялгадаг зүйл. За composition бол бид нар одоо яг кино театрт кино үзэж байхдаа адилхан бидний одоо харж байгаа дэлгэц маань байгаа гэсэн үг. Энд ямар нэгэн дүрс, ямар нэгэн layer үүсгэхэд энд одоо харагдана гэсэн үг. За цагийн шугам бол мэдээж ойлгомжтой. Бид нар бичлэг үзэхэд бичлэгний эхлэл хэсэг эсвэл төгсгөл хэсэг рүү ингээд авчдаг. За бид нар 10 секундын урттай нээсэн учраас таймлайн маань 10 секундын урттайгаар ингээд энэ дээр харагдаж байна. Хамгийн төгсгөл дээр явуулчихад 10 секундын төгсгөл нь харагдана гэсэн үг. За энд бол ингээд эхлэл. За энэүүлгэж байгаа зүйл бол одоо цагийн зөв гэж нэрлэж байгаа. Эдийн секундээр очиж байгааг хэлж байна. За тэгэхээр энэ дээр бол цаг нь харагдаж байна 000 буюу 0 цаг 0 минут 0 секунд 0 фрейм. За ингээд иймэрхүү байдалтай байх нэ. За одоо бүгдээрээ гаднаас нэг өөрсдийнхөө зурсан файлыг оруулж ирнэ. Инхийн тулд файл import файл гэж оруулж ирнэ. За эндээс idea гэсэн зургийг импорт хийж оруулж ирнэ. За тэгээд ерөнхийдөө бол одоо ингээд project дотор ингээд бүх оруулж ирж байгаа зүйлсүүд маань энэ дотор ингээд орчдөг байна. Project гэсэн Windows. За хэрвээ таны After Effects чинь цонхнууд өөр байралтай, өөр харагдаад байвал энэ default гэдэг энэ дээр дарчна. Энэ нь болохоор Window Workspace default гэдэг энэ дээр ингээд дарчна. За энэ нь юу юм бэ гэхээр энэ эдгээр ингээд панелуудыг бол одоо ингээд нааш чааш нь оруулах, хөдөлгөх, хаагтч бол одоо нээх. За жишээлбэл энэ ингээд байхгүй болсон. Иймэрхүү байдалтай байж бол Windows Workspace default. За default нь одоо ингээд хэрвээ default нь сонгогдсон нэгдэхгүй байгаад байвал reset default to saved layout гэдэг ингээд дарчна. За иймэрхүү байдлаар бол ингээд нээчихнэ. За тэгээд магадгүй энэ ингээд дахиад хаацсан. За тэрүүгээр нээхгүй гэвэл та эндээс project гэсэн энийг одоо сонгоод өгнө. За ингэм бол энэ window буюу энэ panel маань нэгтчихэж байна. За одоо бүгдээр зураг оруулаад ирсэн байгаа тийм ээ. Одоо зураг дүрс харагдахгүй байгаа. Яг тэгвэл бид нар composition буюу нэг видео руу оруулаад өгсөн. За тэгэхээр зураг энэ dot-ийн composition-ийнхаа layering хэсэг рүү оруулаад өгье. За тэгэхээр энд бол нэг layer ингээд үүсэж чинь энэ цагийн зүг харагдана. За энэ бол зураг учраас мэдээж ямар ч хөдөлгөөн байхгүй. За их том орж ирсэн байна. Бүгд энэ layer-ыг дээр нь дараад S үсэг дараад баг зэрэг ингээд жижигрүүлчихнэ. За баг зэрэг ингээд жижигрүүлчихнэ. За тэгээд энийг ингээд бүгдээ буцаагаад энэ уртталт нь гурвалжин дээр дарах юм бол энийг ингээд хаачна.
За тэгээд түгжийн дээр дараад энийг ингээд сонгохдохгүй төр зур төгччихье. Нааш цааш хөдлөх боломжгүй. Тэр түгжийн дээр дарахгүй бол самсрууг ингээд хөдлөгчих боломжтой. Тэгэхээр өөртөөхөө S хүссэн хэмжээндээ ингээд тохируулж тавьж агаад за ингээд түгжийн дээр дарчих юм бол одоо ингээд хөдөлгөөнг болчихно гэсэн. За одоо бүгдээрээ шинэ layer үсгээд энэ дүрсээ бол ингээд зурж эхэлнэ. За энэ дээрээс layer, new, shape layer гэдэг ингээд үүсгэж байна. За мөн composition хэсэг дээрээ mouse хоёроо дараад new, shape layer гэнгээ үүсгэж болно. За одоо ингээд бүгдээрээ хоёр layerтай болчихлоо. Санааны одоо idea зураг, за shape layer. За shape layer бол одоо энэ дэр дүрс зурхад бид нар тохиромжтой дээдлийн хэрэглүүрээс бид нар pen tool буюу энэ хэрэглүүрийг аваад за stroke гэдэг бол мэдээж хүрээний зузаан буюу зураасны зузаан гэсэн үг. Одоо жишээлбэл энэ зураас ямар хөө зузаантай тэрийг харуулж байгаа. За бас ингэж болно. Бид нар заав shape layer-ыг шинээр үүсгэхгүйгээр за устгахчаа delete дараад шууд энэ pen tool-ыг аваад шууд энэ дээр ингээд зурж болно. За тэгэх юм бол бид нарт шууд дүрс үсээ явах байгаа. Тэр fill буюу дүрхэлтийн өнгийг бид нар байхгүй болгоё. За тэгхийн тулд энэ fill гэсэн бичгэн дээр нь дарна. Өнгөн дээр биш шүү. Өнгөн дээр дарах юм бол өнгийг өөрчилж байгаа. Тэр бичгэн дээр нь дараад за энэ дундуур улаан зураастай known буюу байхгүй гэсэн дээр дараад за ингээ fill байхгүй болчихно. За одоо stroke-ныхаа өнгийг сонгож өгнө бүгдээрээ. Эндээс нэг иймэрхүү цэнхэрэг сонгочих. Stroke-ны зузааныг нэг 10 пиксел өгчих. За тэгээ mouse-ныхаа scroller бүгдээр ингээ татаж түлхэж болно. За тэгээ middle mouse буюу mouse 3-аа дараад хөдөлгөж болно. За мөн space дээрээ дарж агаад mouse-ныгээ дараад одоо ингээ хөдөлгөж болно. За тэгээ одоо бүгдээрээ зурж эхлэе. За бүгдээрээ шууд дүрсээ зурж эхлэх юм би та бүхэнд хэрхэн pen tool-ээр дүрс зурах болон дүрс зурах явцад гарах баг зэрэг хөндөрлүүдийг хэрхэн засах талаар жижигхэн зөвлөгөө хүргэе. За pen tool-ээ аваад mouse нэгээ дарна. Mouse нэгээ дарах юм бол ингээд pen tool-ээс ингээд хоёр тишээ нэг ингээд дарсан чигээрээ татчих байгаа шүү. Mouse нэгээ дарсан чигээрээ татхад хоёр тишээ ингээд нэг юм зураас ингээд татагдж байгаа. За энэ бол ерөөдөө англи хэлээр бол энийг pen tool-ийн handle гэж нэрлэдэг. За энийг ингээд татаад дахиад нэг өөр газар дараад ингээд татъя. Дахиад нэг өөр газар дараад ингээд татъя. За ингээд энэ бол ингээд pen tool маань ингээд ийм мөрийн зураасуудыг энэ handle-уудын тусламжтайгаар үүсгэж яах гэсэн. За тэгээд ингээд үргэлжлүүлээд ингээд зураа явна. За энэ сумаа аваад бүгдээ энийг ингээд засах боломжтой. Сумаа аваад. За тэгэхээр заримдаа бол ингээд бид нар ингээд энэ layer сонгогдоод иймэрхүү дүрс гараад ирсэн тохиолдолд энэ сумаар бол ингээд засах боломжгүй. Зөвхөн хөдөлгөх боломжтой. Тэгэхээр энэ үед яаж засах юм бэ гэхээр pen tool-ээ аваад бид нар бол одоо ингээд аль нэг нь харагдж байгаа энэ иймэрхүү pattern дээр ингээд дараад өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар ингээд дахиад ингээд засч болно. За мөн pen tool-ээр бид нар ингээд дүрснийхаа дунталт нь ингээд арах юм бол дахиад нэг юм path үүсгэж чинь. Дахиад тэрийг ингээд засах боломжтой. За мөн дахиад иймэрхүү болсон тохиолдолд бид нэр сумаа аваад энэ уртлын суман дээр нь layer-ийн уртлын жижиг энэ гурвалжин суман дээр дараад contents буюу дотор нь байгаа дүрснүүдийг ингээ харах. За эхний shape буюу дүрс shape 1, энэний path буюу зураасууд гэдгийг ингээ сонгоод их юм бол бидний path-ууд нь одоо ингээ идэвхтэй харагдаад эхэлчихэж байгаа. За аль нэг path-ыг одоо л ингээ бүх path нь сонгогдсон байна гэсэн үг. Shift дарж байгаа аль нэг path-ыг сонголтгүй болгочих. Тэгээд одоо өөрчлөлтийг хүсэж байгаа нэг path дээр дараад тэрийгэ бид нар бол ингээ өөрчлөлөд явчих болно. За иймэрхүү байдлаар ингээ өөрчлөнө. За бас нэг ийм алдаа гардаг. За бид нар ингээ pen tool-ээр ингээ зураа явж хахад сансаргүй ингээ өөр газар ингээ дарчих юм уу. Магадгүй layer-ийнхаа timeline-ийнхаа хэсгээр. Тэгээ эндээс ингээ үргэлжлүүл зурмаар байтал бид нар ингээ дахиад зураа явтал ингээ хоосон тасархай зураас ингээ үс явчихж байгаа. Тэг хэрхэн яаж эндээс үргэлжлүүл зурх вэ гэхлээр бүгдээрээ тухайн энэ зурж исэн layer-ээ сонгоод за энэний хамгийн сүүлийн pattern дээр нь очиод бүгдээрээ маусаараа ингээ дарчихна. За тэгэхээр энэ pattern-аас бид нар ингээ үргэлжлүүлээд зураад ингээ явах боломжтой болчихж байна гэсэн үг. За иймэрхүү байдлаар. Тэгэхээр бид нар ингээд ерөөдөө их болгоомжтой бөгөөд анхааралтай бас ингээд зурх хэрэгтэй. За энэ зүрийн зурх дадлуудыг бас их хийх хэрэгтэй. За ингээд өөр газар дарчих юм бол бид нар энэ layer-ийг сонгоогүй тохиолдолд дахиад өөр газараас ингээд дүрс үүсгээд ингээд зураа авчиж болно. За тэр нь шинэ shape layer үүсгэнэ. За дахиад өөр газар shape layer үүсгэх юм бол хоосон дарж агаад за дахиад эндээс за ингээд иймэрхүү байдлаар. За иймэрхүү байдлаар бол ингээд дүрсийг ингээд зураад явчихна гэсэн үг. За тэгвэл бид нэг самсргүй ингээд хоосон дарцсан иймэрхүү хоосон дотор нь ямар нэгэн байхгүй зөвхөн ганцхан цэгтэй ийм олон ийм
юунууд үүсгэхээс бас болгоомжлох хэрэгтэй. Хийм хэрэггүй юм бидний layer дээр ингээд овоорох тусам одоо бид нар тэгээд хаана юу нагааг нь мэддэхгүй ингээд айгу төвхтэй болно гэсэн. Тэгэхээр бүгд энэ хэрэггүй зүйлсүүдийг уртлынхаа нүдийн нэг аниулж авч үзэж байгаад харагдахгүй байвал энийг сонгоод delete-ийг устгах чинь. За энэ хэрэггүй гэж үзвэл магадгүй нэг бас устгаж болно. За байршлын баг зэрэг хөдөлгөе. Тэгэхэд бол бид нар энэ сумаа аваад ингээд хөдөлгөх чинь. Патыг янзлахад бол бид нар pen tool аваад аль нэг патн дээр дараад ингээд янзлж чинь. Аль эсвэл бид нар ингээд энийг нэгээд ингээд янзлчих боломжтой. За иймэрхүү байдлаар бол ер нь pen toolтэй ажиллана. За бүгдээрээ одоо ингээд дүрсээ зурж үзсгээ. За тэгэхээр энэ дээр нэг дараад энд нэг дараад баг зэрэг татна. За тэгээд энд дараад нуглаад энд дараад баг зэрэг татаад энд дараад нуглаад энд дараад нуглаад энд дарж нуглаад за ингээд бол дүрсийг үсгэж. За бүгдээ энэ layer-ийнхаа уртлын нүдийг авчих юм бол тухайн доотлын layer маань харагдахгүй болно. Тэгэхээр бид нарт одоо зөвхөн дээдлийн layer үлдэнэ гэсэн. За түгжээгийн төр тайлж байгаа бүгдээ энэ layer-ээ сонгоод T гэдэг үсгэн дээр дараа. Тэгэх юм бол opposite буюу нэвт харагдалт гарч ирнэ. За миний энэ ST гэдэг гарны команд бол ерөнхийдөө бол энэ уртлын гурвалжинг хэмчээд буцаага доош нь болохоор энэ трансформын янз бүрийн юмуд гарч ирж байгаа. Эдгээр нь одоо opposite-ийн T дээр, rotation нь R үсгэн дээр, scale нь S үсгэн дээр гихмчлэн байралтай байдаг. За цаашаа гүнзгийрүүлсэн судлаад эхлэх юм бол бид нэр keyboard-ны командуудаас сурчих юм бол маш амар болно. Тэгэхээр бид энийг доош нь болгоод transform-ыг нээгээд за эндээс ингээд томруулах, жижигрүүлэх болон бусад зүйлсүүд хийж болно. За opposite бол бид нэвт харагдалт буюу баг зэрэг ингээд бүдгэрүүлээд ингээд өчөж байгаа гэсэн. За буцаагаа төвжийг нь ичээ. За тэгээд энэ зурсан дүрсээ бид нар ингээд янзалж болно. За ингээд энэ сумныхаа хэрэглүүрийг аваад бүгдээрээ за энэ shape layer-ийн урд байгаа нэг гурвалжин товчон дээр дараад content shape path гэсэн дээр дарна. За тэгж хагаад shift дараад аль нэг энэ зурсан энэ point байгаа. Энэ point-ыг ингээд дараад сонгоод өгч. За тэгээд маусаараа ингээд зөөгөөд ингээд тохируулаад эзэлж боломжтой. За иймэрхүү байдлаар. За нэг хомчээ бүгдээрээ. За дахиад shape layer үүсгэх аль эсвэл дахиад pen tool авч жагаад бид нэг зураг авчихна. За энэ дээр нэг зургийг анхаарах хэрэгтэй. Бид нар хэрвээ энэ shape layer сонгох талтай буюу ингээд сонгогдсон байгаа тохиолдолд ямар нэг юм ингээд зурж явах юм бол энэ shape layer дотор зурагтаад эхэлчихдэг. Тэгэхээр одоо бид нар энэ доторхын дэлгээ тарын shape layer дотор байгаа. За энэ ингээд хаачих юм бол shape 1, shape 2 гэдэг ингээд үүсээд явчихсан байж байгаа. Тэгэхээр shape 1 бол бидний эхний зурсан одоо энэ дүрс, shape 2 бол хоёр дахь зурсан дүрс. За хоёр дахь дүрсийг үсгэхэд тулд энэ дүрсээ сонгоод delete дарчна. За мэдээж хэрэг энэ дүрстэй холбоотой тохиргоонууд дахиад энэ доторхыг ингэ нээх юм бол байж байгаа. Path гэдэг нь ерөөдөө бол энэ зурсан замыг хэлж байгаа. За тэгээд stroke буюу энэ хүрээ, за fill буюу дөрвөл бид нар дөрвөлтийг байхгүй болгоцсон. Transform буюу энэ дээрс дахиад scale-ийн томсгох, жижигрүүлэх гэх мэтлэн иймэрхүү тохиргоонууд хийж болно. За тэгэхээр бүгдээрээ одоо энэ shape-ийг устгах чи shape 2-ыг. За тэгээд хоосон газар дарж агаад бид нар энэ pen tool-ийг аваад шинээр ингээд shape-лээр зураад үсгэх. За shift дарах юм бол бид нар ингээд тэгш шимтэй ингээд татаж болно. За ингээд бүгдээрээ харж байгаах шинэ shape layer үүссэн байна. Нэг дэх, хоёр дахь shape layer. За ингээд тус-тусдаа үүсгэхийн давуу тал нь болох юм бол одоо тус-тусд нь ялгаж одоо хөдөлгөх, ангилах, за өнгийн солих гэх мэтлэн байдлаар ашиглахад бол маш их давуу талтай, тус нэмэртэй. За иймэрхүү байдлаар одоо бүгдээрээ ингээд бүх дүрсээ ингээд зураа явуулчихнаа.
За иймэрхүү нэг дүрсэн дотор 2 3 бүтцтэй юмыг бол тухайн дүрсээ сонгож жагаад дахиад нэг юм бол энэ нэг дүрсэн дотор энэ хоёр маань ингээ орчиж байгаа. За ингээ бүх цэнхрүүдийг ингээ зурж дууслаа. За энэ дээр нэгийг нэмчээ. Эндээс ингээд. За одоо нэг юмыг бас харах хэрэгтэй. Бид нар ингээд энэ дээр дарчих юм бол энэ хоёр ингээ нийлчин. Тэр нийлэхгүй байх хэрэгтэй. Сумаа аваад эхний одоо цэгийг сонгоод хөдөлгөж болно. За иймэрхүү байдлаар. За бүх цэнхэр дүрсүүдийг одоо ингэ зураад дууссан учраас дахиад pen tool-ээ аваад бид нэг ингээ өнгөө өөрчилж өгнө одоо ингэ. Ягаан авлаа. Иймэрхүү байдлаар. Одоо бүгдээ энэ ягаан өнгөтэй бөөрөнки болон дөрвөлжин дүрснүүдийг шууд ийм маш цэвэрхэн дүрс яаж үүсгэхийг бид нэ харъя. За тэгэхээр тулд энэ shape гэсэн энэ дүрсэн дээр дараад энэ дээр ингээ маус удаан тарах юм бол ингээ дотор нь төрөл бүрийн дүрс байгаа. За эндээс ингээ дөрвөлжин дүрсийг сонгоод маус нэгэ дарж агаад ингээ татчихна. За ингээ болоо. Тэгэхэд shape бас layer дахиад нэг үүснэ. За энэ дотроос одоо бүгдээ бөөрөнки дүрс хоёр. За мэдээж хэрэг энэ дүрсээ сонгохгүй байх хэрэгтэй тийм ээ. За ингээд өөрхөө байдлаар. За ингээд бид нар бол ингээд эхний ээлжнийхаа зурх үйл явцыг бол ингээд дуусглаа. Одоо бүгдээ доотлын нөгөө гараар зурсан хэсгээ ингээд арилгахад иймэрхүү байдалтай харагдаж байна. За одоо ингээд бүгдээ ингээд зураад дуусчлаа. За дараагийн хичээлээр бүгдээ хэрхэн гэрэл болон янз бүрийн эффект өгч хөдөлгөх талаар үзэх болно.